Хүндэт сонсогчдийнхоо энэ өдрийн амар амгалан айлтгая. Монголын бүтээмжийн төвөөс цуврал болгон явуулдаг подкаст маань хэсэгхэн хугацаанд завсарлаад иргэн сонсогч та бүхэнтэйгээ уулзч байна. Тэгэхээр энэ удаагийн маань дугаарт баталгаажсан бүтээмжийн мэргэжилтний тухай ярилцахаар Монголын бүтээмжийн төвийн эксперт Марл хүрэлцэн ирсэн байна. Өдрийн минь төргий. Өдрийн минь. За тэгэхээр сонсогчд маань урд нь бол бүтээмжийн мэргэжилтэн гэж юу юм бэ? Ямар ур чадвартай хүн байх ёстой вэ гэдэг талаар бас өмнөх дугааруудаас маань сонсч ирсэн. Тэгэхээр яг баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн гэхээр яг хэнийг хэлж байна? За яг баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн гэдэг маань одоо тухайн хүн өөрийнхөө ур чадвар бүтээмжийн талаарх мэдлэг, өөртөө байгаа бүх мэдлэгийг олон улсын хэмжээнд баталгаажуулж байгаа тэр процессыг яг баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн гэж хэлж байгаа. За тэгэхээр баталгаажсан бүтээмжийн мэргэжилтнийг бий болгож яах гэхээр мэдээж хэрэг тэнд тодорхой тогтсон одоо структур тийм ээ бас одоо процесс явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо тэр баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн болоход ер нь ямар замыг туулж ямар үе шатыг дамжих ёстой вэ? За манай баталгаажсан бүтээмжийн мэргэжилт маань нөгөө Азийн бүтээмжийн байгууллагаас хэд хэд стандарт шаардлагуудыг тавьж өгдөг. За энд нь болохоор ерөнхийдөө 3 үе шаттай. За энд нь ахлах бүтээмжийн мэргэжилтэн, мастер бүтээмжийн мэргэжилтэн болон зүгээр бүтээмжийн мэргэжилтэн гэсэн 3 төвшөнд байдаг. За бүтээмжийн мэргэжилтэнд ямар шалгуур тавьдаг вэ гэхээр одоо тухайн байгууллагатаа ч юм уу тухайн газартаа одоо тодорхой хэмжээнд сургалт семинар орсон, төсөл хэрэгжүүлсэн өөрийгөө одоо мэдээлэл бүтээмжийн талаарх мэдээллүүдийг сонин сэтгүүлд хэвлүүлсэн тиймэрхүү байдлаар шалгуурууд явна. За мөн манай анкиадаа ирүүлээд тэр анкиадын хүрээнд бид нэр сонгон шалгаруулалт явуулаад шалгалт авдаг байгаа. За тэгээд тухайн шалгалт маань ер нь бол 100 оноотой яг нөгөө нэг шалгалчийг стандарт шалгуулалтын системээр явдаг тийм. Тэгээд босго оноонд 70-аас дээш байна. Тэгээд тэр нь болохоор шалгалт нь дотроос нь 3 үе шаттай тийм. Эсэний хагаа одоо нөгөө тестний хагаа тийм үгүй ч гэдэм үү тиймэрхүү шалгуураар ингэж явдаг. За тэгэхээр хүн ингээд одоо компани дээрээ те одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгч байлаа гэж бодоход компани дээрээ ч юм уу бүтээмжийн мэргэжилтэн болчоод одоо өөрийнхөө тэр ур чадварыг ашиглаад магадгүй байгууллагынхаа эдийн засгт их ач холбогдолтой ийм алхмуудыг хийж идэг тийм үү? Тэгвэл ер нь яг ингээд баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн боллоо гэд тухайн хүнд тийм ээ тухайн бүтээмжийн мэргэжилтэнд одоо ер нь ямар давуу тал үүсэх вэ? За яг юм олон улсын хэмжээнд баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн болж байна гэдэг маань тухайн хүн одоо өөрийнхөө хэмжээнд ч юм эсвэл тухайн байгууллагынхаа хэмжээнд төсөл хэрэгжүүлэх боломжтой болно тий. Одоо бүтээмжийн талаар юу гэдэг 5-9 жил Kaizen ч юм уу тий 7 алдагдал чанарын дугуулангийн төслүүдийг хэрэгжүүлж болно. За өөрөө хуваараа ч юм уу тий ингээд бүтээмжийн талаар ингээд сургалт семинар ороод тэгээд цаашаа өөрийгөө хөгжүүлээ тэгж явах бүрэн боломжтой. Ер нь бол тухайн хүн өөртөө байгаа мэдлэг ур чадвараар олон улсын хэмжээнд баталгаажуулж байна л гэсэн. Тэгэхээр өнгөрсөн 2 жилийн өмнө Азийн бүтээмжийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргатай бас одоо подкастыг завшаан тохиолдсон. Тэгэхэд ярьжсэн одоо Монголын бүтээмжийн мэргэжилтнүүд бусад хүмүүсийн сайн мэддгүй юм шиг байгаа. Түүнээс маш өндөр ур чадвартай хүмүүс байдгаа тий. Тэгэхээр аль болох олон улсад л одоо тийм Монголоос одоо сайн мэргэжилтнүүд ирж ажилладаг болоосай Азийн төвшөнд ялангуяа гэж хэлж ирснийг бол би тод санаж байна. Тэгэхээр одоо манайд яг одоо баталгаажсан өөрөөр хэлбэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хичнээн одоо баталгаажсан мэргэжилтэн байгаа. За энэ манай баталгаажуулалт маань яг 21 оноос хойш эхлээд одоо баталгаажуулалтын хүмүүсийг авч эхэлж байгаа. Тэгээд энэ одоо өнөөдрийг хүртэл нийт 23 баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн, 3 мастер бүтээмжийн мэргэжилтэн, 2 ахлах бүтээмжийн мэргэжилтэн байна. Яг олон улсын хэмжээнд сертификат аваад одоо хүртэл үйл ажиллагаа аваад өөрийгөө цааш нь хөгжүүлээд явж байгаа. Тийм ээ. За тэгвэл 21 он гэд хоёлаа сая бас яг одоо энэ цаг хугацаатай ярьж байна тийм ээ. Тэгэхээр яг 21 онд анх одоо энэ баталгаажсан бүтээмжийн мэргэжилтнийг одоо Монгол улстай бий болгохоор Монголын бүтээмжийн төвийн дэргэд баталгаажуулалтын байгууллага гэж үүссэн одоо үүсэн байгуулагдсан тийм ээ. Тэгэхээр энэ Монголын бүтээмжийн төвийн дэргэдэх баталгаажсан бүтээмжийн байгууллага өөрөө одоо яаж ажилладаг юм? Ямар шугамар одоо үйл ажиллагаа нь явдаг те? Яаж одоо энэ процессыг Азийн бүтээмжийн байгууллагын өмнө одоо тэд нартай хамтарч ажилладаг вэ? За яг 21 оноос хойш гэх юм бол одоо яг энэ Монголын бүтээмжийн төвөнд иргэдэх баталгаажуулалтын байгууллага маань яг Азийн бүтээмжийн байгууллагаас гаргаж байгаа нөгөө Азийн бүтээмжийн байгууллага EB 1072-2023 гэсэн стандартын дагуу яг тогтмол ингээд жил болгон үйл ажиллагаа явуулдаг. За мөн яг жил болгон одоо жилийн сүүлд ч юм уу нэр ингээд нөгөө
хөндлөнгийн аудит маягаар тэгж оруулаад орсон хүмүүсийнхаа мэдээлэл те одоо нөгөө assessor-уудынхаа мэдээллүүдийг ингэж өгөөд одоо яг тэр стандартын дагуу процессын дагуу тэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр түрүүн бас өөрөө нэг дурдаад өнгөрлөө. За 100 онооны шалгалт байлаа гэхэд тийм ээ хамгийн багадаа 70 оноо авах хэрэгтэй гэсэн шүү дээ тий. Тэгэхээр ер нь тэр шалгалтын дотор юу ордог вэ? Ямар бүтцтэй шалгалт байдаг вэ тэр? Яг бүтээмжийн талаар л яг тухайн хүний бүтээмжийн мэдлэгийн талаар одоо 5S ч юм уу, Kaizen ч юм уу тий бүтээмж одоо бизнесийн төгөлдөр инновац ч юм уу тий яг тэр хүний мэдлэгт тааруулсан тиймэрхүү шалгалтын материалыг оруулж өгч байгаа гэсэн. Ямар нэг тийм хөндлөнгийн материал бол биш. Мөн одоо тэр шалгалтын материалыг одоо Азийн бүтээмжийн байгууллагаас бидэнд ирүүлээд бид нэр тэрийг ингээ хөрвүүлээд оролцогчдоос авдаг гэсэн. Тэгэхээр шалгалт маань өөрөө монгол хэл дээр явж байна уу? Монгол хэл дээр явна. Өөрөөр хэлбэл Азийн бүтээмжийн байгууллагын одоо баталгаажуулалтын байгууллагаас өгж байгаа шалгуур үзүүлэлтүүдийг манай Монголын бүтээмжийн байгууллагын дэргэдэх бүтээмжийн одоо энэ баталгаажуулалтын байгууллага орчуулж хөрвүүлээд тэгээд одоо мэргэжилтнүүдээс авч जैन тий. Тэгэхээр бид нар бас өмнөхний дугаартаа ингээд бүтээмжийн мэргэжилтэд өөрийгөө ингээд хөгжүүлэхэд хэл гадаад хэл бас чухал тухай бас ярьжсэн санагдаж байна. Тэгэхээр ер нь одоо энэ бүтээмжийн мэргэжилтнүүд одоо цаашаага олон улсад гэж сая өөрөө хэллээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр олон улсад гарахын тулд ер нь одоо хилээ сайжруулах тэрнтэй холбоотой одоо төсөл хэрэгжүүлэх тийм тохиолдлууд ер нь байна уу? Ер нь бол яг олон улсын хэмжээнд баталгаажж байгаа тохиолдолд тодорхой хэмжээний хил бол шаардлагатай. Мөн одоо гадны зөвлөхүүдтэй гадны экспертүүд хамтарч ажиллах тохиолдол бас их гардаг. Тийм болохоор тухайн хэлний мэдлэг шаардна. Мөн манайх болохоор яг хэлний чиглэлээр төсөл хэрэгжүүлэн гэхээр нөгөө гадаад зөвлөхтэй Азийн бүтээмжийн байгууллагаас эксперт авчирч ирээд одоо төсөл хэрэгжүүлээд байгууллагын нь одоо тэгж хүмүүстэй хоорондоо харилцаж тэгж явдаг. Тэгэхээр бүтээмжийн мэргэжилтээ эсвэл одоо нөгөө баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн маань гадны мэргэжилтэнтэй хамтарч ажиллаж болно гэсэн үг байна. Яг л нөгөө олон улсын хэмжээнд өөрийнхөө мэдлэгийг баталгаажуулж байгаа учраас гадны зөвлөгөөтэй авчирч болно. Тэгэхээр тэр хүн ингээд нэг баталгаажсан л бол бүх насных биш байж таараа тийм ээ. Одоо ямар ч сургалт ингээд шат дахиад шалгалтаа өгөөд илүү юм сураад л явдаг шүү дээ. Тэгэхээр баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн ер нь ямар хугацаанд баталгаатай юм бэ тийм ээ. Цаашаа яаж сайжрах вэ? Ямар хугацаатай вэ? Баталгаажсан бүтээмжийн мэргэжилтний гэрчлэгээ ер нь бол 3 жилийн хугацаатай байдаг. За тэгээ 3 жилийн хугацаанд дуусны дараа бид нэр давтан баталгаажуулалт хийж өгдөг гэсэн. За давтан баталгаажуулалт нь яг нөгөө бүтээмжийн мэргэжилтнээр адилхан тэгээ шалгуур үзүүлэлт нь арай нөгөө яг энэ одоо гэрчлэгээ авсан 3 жилийн хугацаанд яг юу хийсэн юм бэ те хэдэн цагийн сургалт хэдэн цагийн семинар орсон те одоо байгууллага дээр төтлөө хэрэгжүүлсэн юм уу те тэр талаарх мэдээллүүдийг цуглуулж аваад тэрэн дээр нь анализ хийгээд давтан баталгаажуулалт тэгээд ахаад гэрчлэгээ нь 3 жилийн хугацаатай гэж гардаг гэсэн. Энд нь ямар нэг явцын шалгалт бол байхгүй. Зүгээр. За тэгвэл энэ 3 жилийн хугацаанд одоо сая одоо та хэллээ 23 одоо ингээ баталгаажсан мэргэжилтэн байна чинь тий. Тэднээс маань давтан баталгаажуулалт хийгдэж байгаа юу? Одоо жишээлбэл цаг хугацаагаар нь хөөгд болоход 21 онд эхэлсэн гэдэг чинь одоо яг энэ жил одоо давтан одоо баталгаажуулалт хийх болох нэ дээ. Тэгэхээр хичнээн мэргэжилтэн үр дүнтэй одоо яг тэр одоо 2 дахь шатаа давж гэн энэ талаар яг 21 онд орсон баталгаажсан мэргэжилтний 13 хүн байгаа хгүй. Тэр 13 хүн маань яг гэрчлэгийн хугацаанд сая 6 сарын 1-нд дуусаад одоо дахиад яг бүр 13-аа ингээд давтан баталгаажуулалтанд тэгээд гэрчлэгийг авчихсан явж байгаа. Тэгэхээр тэр 13 мэргэжилтэн бол одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэр чадвараа улам сайжруулсан гэсэн үг байна тийм үү? За тэгвэл тэр 13-аас маань одоо хэр зэрэг олон одоо ийм амжилттай одоо сургалт илтгэлж гэдэг юм уу төсөөл ер нь тэднээс маань тэгвэл амжилттай ямар юмнууд гарсан бэ? Яг тэр 13 хүний материалыг ингээд цуглуулад хараад ингээд явж байхад ер нь бол ингээд маш олон сургалт семинарт хамрагдсан тий. Мөн техник зөвлөгөө уулзалт оролцсон бас өөрийнхөө илтгэлийг ингээд тавьсан тий. Мөн анги танхим ч юм уу тий янз бүрийн тийм сонин сэтгүүлд өөрийнхөө одоо хэвлэлийн мэдээллүүдийг өгсөн тийм их маш их олон том жишээнүүд байна. Тэгэхээр ялангуяа бизнесийн одоо Монголын бүтээмжийн төвийн хувьд бол Монголын одоо бизнесийн орчинд их чухал үүрэг нөлөөтэйгээр одоо энэ 20-30 жилийг өнгөрөөлөө шүү дээ тий. Тэгэхээр яг энэ баталгаажсан бүтээмжийн мэргэжилтнүүд маань ер нь яг тэр одоо та бүхэн ингээд давтан баталгаажуулалт хийх явцад бизнес эдийн засгийн үүднээс ер нь хэр зэрэг одоо ахицтай гэдэг юм уу, ашигтай гэдэг юм уу, тийм ажиллагааг харуулсан байна.
Одоо ер нь бол нэг 2-3 хүн маань байгууллага дээр одоо бүтээмжийн талаар ингээд төсөл хэрэгжүүлээд явгууд тэр төсөл одоо цаашаа амжилттай явхад тухайн байгууллагын эдийн засгаас маш их хэмнэлтийг гаргасан байдаг. Нэг жаахан бол нэг дулааны цахилгаан станц 3 дээр одоо чанарын дугуулгын төсөлд хэрэгжүүлээд одоо манай нэг баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн хэрэгжүүлэнгүүт тухайн одоо нэг 100-ын цэг байдаг ч юм уу тэр цэгийн одоо жилийн орлогыг одоо хэдэн сая төгрөгөөр бууруулж чадсан тийм хөтлөг зүйл. Зардлыг бууруулж чадсан тийм үзүүлэлтүүд бас байдаг. Тэгэхээр зүгээр миний асуух гэж байгаа зүйл бол тэгвэл Монголын бүтээмжийн байгууллага энэ одоо чадварчсан тийм ээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мундаг мэргэжилтнүүдийнхээ энэ арга туршлагыг хэр зэрэг сайн түгээж байна. Эднэр маань бусдад одоо их сайн жишээ болох ёстой. Тийм үү те. Тэгэхээр цаашид ер нь энэ хүмүүсээ яаж одоо өөрсдийг нь одоо таниулж одоо тэднийг өөрсдийг нь яаж промот хий гэж бодож байгаа вэ? Яг тэр үед нь одоо бид нэр дотооддоо бас тийм олон сургалт зохион байгуулдаг тий тендертэй ингээд ураад тий оролцуулаад цааш нь ингээд тухайн байгууллагын хүмүүстэй илүү дэлгүү уулзаа тий одоо нэг хүний ард 100 хүн байдаг гэдэг шиг тэгээд цааш нь улам дэлгэрүүлээд яг ингээд өөрт байгаа нөөц бололцоо тий мэдлэгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлээрэ гэд ингээд сургалт ч юм уу тий тийм зүйлийг ордог. Зохион байгуулж байгаа. Тэгэхээр урд нь нөгөө их амжилттай ажилласан бүтээмжийн мэргэжилтнүүд одоо ялангуяа анхны тэр нөгөө алтан хараацайнууд маань тий их л амжилттай явж байгаа учраас бусдтай ингээд зааж сургаж байгаа ах гэж би бодож байна л да. Тэгэхээр магадгүй байгууллага дээрээ нэг тийм бүтээмжийн төсөл хэрэгжүүлъя гэж бодож байгаа нэг жижиг үйлдвэр ч юм уу тий нэг байгууллага хэрвээ байгаад та бүхэн тандвал тэр одоо баталгаажсан мэргэжилтнүүдэд холбож өгөөд ямар төвшөнд одоо ажиллах боломжтой вэ? Боломжтой. Гэхдээ яг нэг манай веб сайтн дээр Монголын бүтээмжийн төвийн веб сайтн дээр нэг баталгаажсан бүтээмжийн мэргэжилтнүүдийн одоо бүх мэдээллүүд нь тэнцэн байгаа. Тийм. Хэрвээ холбогдоод одоо би яг тэр хүнтэй холбогдмоор байна гэх юм бол яг тэр веб сайтн дээр тэр хүнийх нь одоо мэдээлэл рүү н ороод тий шууд холбогдож болно. Эсвэл манайхтай холбогдоод би яг тэр эксперттэй харьцмаар байна гэдэг ингээд манай холбогдож явж болно. Тийм. Тэгэхээр тэр хүмүүс сургалт хийж Монголын бүтээмжийн төвийн өмнөөс сургалт зохион байгуулж болох нь шүү дээ. Тийм. Өөрийнхөө одоо мэргэжлийг баталгаажуулсан учраас тэр хүн ингээд өөрөө очиод тэр байгууллага төсөл хэрэгжүүлж болно. Дэмжийн сургалтууд орж болох нь тийм. За одоо тэгэхээр яг одоо шинээр бүтээмжийн мэргэжилтэн болох гэж байгаа хүмүүс байна уу? Одоо нөгөө 23-аас маань одоо дараагийн одоо давтан баталгаажуулалтанд орох гэж байгаа хүмүүс маань байна уу? Тэд нар маань юу хийж байна? Яг энэ жилийн хувьд бол манайд бас нийт 10 анкет ирсэн. За тэндээс бол яг материалын шаардлага хангаагүйг нь хараад 5 хүн бол баталгаажуулалтанд орсон. За тэр маань ингээд шалгалтанд ороод процессанд ороод сая тэнцээд энэ жил ингээд 6 хүн 5 хүн маань амжилттай орж чадсан. За тэнгууд яг энэ одоо баталгаажуулсан бүтээмжийн мэргэжилтний дараа жилийн сургалт гэх юм бол одоо бидний нөгөө хүмүүстэй ингээд уламжлаад цааш нь тийм тухайн байгууллагын хүмүүс ингээд ороод ингээд оролцмоор байна гэд маадс материалаа шууд өөртөө ирүүлдэг учраас тэндээс нь харж байгаа бид ингээд шууд оролцдог гэсэн. Энэ бол одоо ер нь их дэлгэрч гисэн. Тэгэхээр жил болгон бүтээмжийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг одоо Монголын бүтээмжийн төвөөс хийдэг те. Тэгэхээр яг тэр сургалтанд хамрагдсан хүмүүс төлхөө одоо баталгаажсан яг мэргэжилтэн болох хүсэл сонирхолтой байна уу? Эсвэл зүгээр энэ талаар өөрөө сонирхож судалж байгаа тийм хүмүүс одоо төлхөө орж ирж байна уу? Ер нь бол аль нь орж ирж байгаа. За яг мах жил болгон анхан шатны бүтээмжийн тухай мэргэжилтний сургалт ордог. Тэрнээс гарч ирсэн хүмүүс маань ингээд яг тухайн жилдээ ингээд маш идэвхтэй оролцоод тий манайтай байнга холбогдоод байгууллага дээр хүртэл ингээд бүтээмжийн талаар маш их зүйлийг хийгээ тий. Би одоо ингээд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөлмөр гэсэн хүмүүс байгаа. Нөгөө талаараа одоо яг энэ баталгаажуулалтын одоо энэ сертификатыг авсан хүмүүсийн ажилтнанд байгаа ажил нь одоо тэр байгууллагын ажилчдад ч гэсэн одоо би ч гэсэн яг ингээд мэдлэгээ ингээд олон улсад хөрмээр байна гэж ярьж байгаа хүмүүс бас их байна. Энэ бол аль аль. Тэгэхээр одоо ер нь баталгаа одоо яг ингээд бүтээмжийн чиглэлээр цаашаа ажиллая гэж байгаа тэрийг сонирхож байгаа тийм одоо залуу хүмүүст ялангуяа одоо энэ талын мэдлэгийг яаж хүргэх вэ? Тэд нарыг яаж одоо бүтээмжийн талаар ажиллах тэр хүсэл эрмэлзлийн одоо ингэж өрдөж тийм ээ одоо тэднийг нааш нь татах вэ? За энэ дээр яг нэг жишээ маягаар нэг юм барих юм бол манай бас нэг баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн нэг хүмүүлийн ухааны их сургуулийн нэг багш байгаа. За тэр маань ингээд одоо сертификатаа авсноос хойш одоо өөрийнхөө хичээл семинаруудад орж байгаа оюутнуудад нэг хичээл эхлэхээсээ ч юм уу те эсвэл дуусгаасаас ч юм уу 10 минутын өмнө яг бүтээмж хийж юу юм бэ те одоо оюутнууд бүтээмжтэй байснараа ямар хүршигтэй байд юм бэ гэдэг талаар ингээд бага бага мэдээлэл өгдөг. Тэнгүүд тэр оюутнууд ингээд бид нартай холбогддог аахгүй юу ингээд танаа байгууллагыг ингээд сонссон ингээд одоо ингээд цаашаа би ингээд бүтээмж ирэлгүй явмаар байна гэх те. Маад хүртэл ингээд дадлаг хүртэл хийх гэж ирж исэн.
Тэгэхээр ер нь одоо жишээлбэл нэг одоо сайн баталгаажсан мэргэжилтэн байлаа гэхэд одоо сургуулийн оюутнууд буюу залуучуудад нөлөөлж штэ тий. Тэгэхээр бүтээмжийн төвөөс бас ер нь энэ залуу хүмүүстэй холбоотой бүтээмжийн чиглэлээр ингээд ажиллах тэр сонирхлыг нь ер нь яаж гаргая гэж бодож байгаа вэ? Одоо ер нь бол орчин үед нөгөө сошиал илүү их ашигладаг болсон учраас бид нэр ер нь бол нөгөө өөрийнхөө Facebook, Instagram ч юм уу вебсайтанда илүү нөгөө залуучуудад төлхөө зориулсан мэдээлэл ч юм уу тий. Яг одоо бүтээмжийн мэргэжилтэн болохын тулд одоо анханаас нь ийм юм байх хэрэгтэй гэсэн тийм сонирхолтой видео ч юм уу тий. Одоо поструудыг эхнээс нь оруулж өгч танилцуулж байгаа. Тэгэхээр бас Монголын бүтээмжийн төвийн 30 жилийн хойгоор залуучуудын дунд тийм уралдаанууд зарлаж ирснийг санаж байна тий. Тэгэхээр тийм гэдэг юм уу те яг одоо тийм соёлоор дамжуулж урлагаар дамжуулж бүтээмжийг нь дээшлүүлэх чиглэлийн тийм төслүүд хэрэгжүүлвэл одоо яаж та бүхэнтэй хамтарч ажиллах вэ? Яг залуучуудтай холбоотой тийм төсөл гэх юм бол яг бид нартай холбогдоод за бид нэр ингээд яг ямар бүтээмжийн чиглэлээр юу хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг бид нэрлээ маш сайн судална тий. Тэрний дараа за яг ингээд зэд үеийнхэнд нэг иймэрхүү юм хэрэгтэй юм байна. Хитрхийх нурсан олон юм бодоод сонирхоо болчихсон тий. Илүү ингээд одоо сошиал ч юм уу эсвэл AI ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг төлхөө ашиглаад одоо тухайн залуучуудын одоо бүтээмжийг дээшлүүлэх тийм төсөл танаа дээр хэрэгжүүл болох юм байна гэдэг зөвлөмжийг өгнө. За тэрний дараа тэгээ хоорондоо тохиролцсныхаа дараа за болох юм байна хэдүүл ингээ хэрэгжүүлээд үзээч гэдэг юм те. Тиймэрхүү байдлаар хэрэгжүүл. За тэгэхээр хоёулаа одоо урам зоригтой сайхан хэсгээсээ нэлээд ярьлаа. Тэгэхээр бас баталгаажсан мэргэжилтнүүдээс маань одоо цаашаага за ер нь одоо ингээд тий дахиж давтан баталгаажуулалтанд ер нь орохгүй би ингээд ер нь болёо гэсэн ч юм уу тий эсвэл магадгүй шантарсан юм уу эсвэл зүгээр сонирхолгүй болсон тийм тохиолдол ер нь гарч байна уу? Одоохонд бол тийм байхгүй. Яг зарим нэг хүмүүст бол нөгөө декрет гэж байгаа эмэгтэй хүмүүс бол тий тиймэрхүү шалтгаанаар нэг 2 3 хүн маань одоо энэ жилдээ хамгаалж чадахгүй нэг гэдэг юм тий тиймэрхүү асуудал гарч байгаа. Тэрнээс биш яг нөгөө нэг өмнөх нь хүсэл сонирхол нь яг нөгөө би ингээ бүтээмжтэй ажилламаар байна ажлынхаа одоо ядаж ажиллаж байгаа цагаа хүртэл бүтээмжтэй өнгөрүүлмээр байна гэсэн хүмүүс их байдаг учраас тиймэрхүү зүйлийг бол баг тийм. Тэгвэл одоо Монголын бүтээмжийн төвийн залуу мэргэжилтний хувьд одоо яг бүтээмжийн чиглэлээр ажиллаад ирэхээр таны амьдралд танд өөрт чи ямар бүтээмжийн давуу тал ямар одоо оол замыг орж ирэв? Яг миний хувьд болохоор хамгийн наадлын жишээ бол зөв эмх цэгц бий болдог байхгүй. Мөндийн ажлын байрны зохион байгуулалт тий. Ингээд юм ирж хайхтаа хүртэл хамаг цаг алддаг ажил. Одоо би бол ингээд зүгээр илүү нэг ажлынхаа байрыг илүү гоё тогтчуулаад өөртөө амар болгодог ч юм уу тий. Илүү ингээд өөрийнхөө цагийг ингээд илүү зөв зүйлд зарцуулаа тий. Яг хийх ёстой юм цагт нь хийдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар ингээд өөрийнхөө бүтээмжийг илүү нэмэгдүүлж ажиллаж байгаа. Тэгэхээр одоо өөрийн чинь хувьд бол бас л одоо ерөн зэд үеийнхний л төлөөлөл шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо тэр энэ буюу танай үеийнхний хувьд одоо ингээд нэг эморалд гаргах цаг их байдаг тийм үү. За тэгэхээр трийг яаж тэр эморлыг яаж бүтээмжтэй эморал болгож хувиргаж болох вэ? Яг тэр тал дээр л яг тухайн хүн өөрийгөө жоохон завгүй байлгах хэрэгтэй юм болов гэж бодсон. Тэ хитрхи их ингээл яморал энэ ганцаардаа л энэ тий. Тэр бол яг үүндээ завтай хүний хийдэг ажил шиг санагддаг надад. Тийм учраас яг өөрийгөө илүү цааш нь хөгжүүлээд тий. Өөрийгөө жоохон нээгээд би нэг ийм чадвартай хүн шүү тий. Би ийм хийж чаддаг хүн шүү гэдэг. Өөрийгөө жоохон уран зоригтой болгоод хийх юмаа хийгээд өөрийгөө арай илүү эмх зэгцтэй тий. Боловсронгуй болгоод илүү дэр гэж бодчих. Тэгвэл ядаж юм урах цаг нэртэл жоохон багасж байна. Тэгэхээр би бас одоо ингээд бодож байна. Тий залуу хүмүүсийн хувьд болохоор мэдээж хэрэг юм үеэрээ байдаг. Тэгэхээр нөгөө эморч байгаа залуу үеийнхэн маань тийм үү нөгөө эморл мэдэхгүй арай ахмад үеийнхний хооронд ингээд үйл явдлцал гараад байдаг штэ. Би яагаад энийг хэлэв гэхээр нэг байгууллага дээр яг тод жишээ одоо яг ийм хоёр насны одоо хэсэг бүлгээс хамаарат тэр байгууллагын ажлын бүтээмж их унсан тухай би сонсч ирсэн. Яг гэвэл яг нэг хэсэгт нь залуучууд нөгөө хэсэгт нь ахмадууд байдаг. Тэгэнгუთ тэр хоёр үеийн нөгөө цаг хугацааны ажлын эрчимгээ зөрдөг байгаа юм л да. Тэгэхээр яаж тэгвэл энэ цаг хугацааны ялгуурлыг арилгаж болох вэ? Бүтээмжийг яаж ашиглах вэ? Одоо яг төлхөө одоо зэд үеийнхэн одоо ажлын байран дээр их гардаг болчихсон байгаа. Яг тэр үед удирдлагууд жоохон дэмжиж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Тэ одоо яг дээр үе одоо дээр үеийн цаашин тэгэхээр яг нөгөө яг тэр цагийн заг дээр гарч байгаа тэр стандартыг бага зэрэг өөрчлөөд орчин үеийн болгодог ч юм уу тэр тал дээр төлхөө ажиллаад хооронд нь зохицуулж явал илүү амар юм болов гэж байна.
Тэгэхээр би яг наадах чинь бүтээмжтэй холбож асуух гэж байна л да. Жишээлбэл 30 жилийн өмнө одоо Монголын бүтээмжийн байгууллага анх үүсгэхэд мэдээж хэрэг одоо тэр зэд үеийнхэн дөнгөж төрж исэн байна тийм үү. Тэгэхээр тэр үед бүтээмжийн талаар ярьж исэн үг өгүүлбэр өнөөдөр бүтээмжийн талаар ярьж илэрхийлэх үг өгүүлбэр бол өөр байгаа хаа гэж бодож байна тий. Тэгэхээр энэ хооронд одоо яг та нар залуучууд ажлын талсанд гараад ирэхэд ер нь бүтээмж хүний амьдралд болон байгууллагын болон улс орны амьдралд ямар үр дүнтэй харагдаж байна? Ямар үр шимийг өгдөг гэж харагдаж байна? Яг байгууллага дээр аваад үзэх юм бол одоо за 30 жилийн өмнө бид нэрд ингээд одоо компьютер ч юм уу тийм интернет нэг их байдгүй байлаа. Одоо орчин үед бүр технологи ороод ирсэн тийм. Ийм үед бид нэр ингээд одоо нэг жижигхэн зүйлийг сайжруулах хэл бид нэр цаасыг маш бага хэрэгэлдэг болсон. Тийм юм хөвлөгөө болсон бараг бүгдийг гар утас тавилааднасаа бүгдийг хардаг болсон тийм. Эсвэл одоо ямар нэгэн статистик анализ ч юм уу тиймэрхүү зүйл хийхдээ ингээд нэг бүрчлэн нушаад ингээд хийгээд байх шаардлага болсон. Бүхэн автоматар цаанаас нь хийгдээд болсон тийм. Тэр болгон одоо тухайн хүний ажлын цагийн бүтээмжийг одоо нэмэгдүүлэх ч юм уу тийм. Одоо нэг цаасан дээр хийх ажлыг илүү богинохон хугацаанд болгож өөрчилдөг ч юм уу тийм. Тэгж өөрийнхөө одоо хийж байгаа нөгөө ажлаа арай хөнгөвчлөөд одоо тий илүү гарсан цагаа арай өөрийгөө илүү бүтээмжтэй байлгах тал руугаа илүү чиглүүлж ажиллавал зүгээр юм болов. Тэгэхээр одоо бүтээмжийн баталгаажсан бүтээмжийн мэргэжилтний материалыг судлаад тийм ээ өөрөө энэ чиглэлээр ажиллаж байгаа учраас одоо жишээлбэл экспертийн хувьд тийм ээ одоо марал гэдэг хүний хувьд өөрөө одоо очиж сургалт хийх ч юм уу тийм өөрөө төсөл хэрэгжүүлэх хүсэл сонирхол төрж байгаа юу? Байгууллага дээр бол би ингээд ер нь бол том байгууллагууд дээр очиод тэр байгууллагын бүтээмж одоо ямар байгаа юм бэ? Ядаж л тэр байгууллагад бүтээмжийн мэргэжилтэн гэдэг хүн байд юм уу тий ямар стандарт барьж явдгийг тэр болгоныг судалж агаад би танай байгууллага дээр нэг ийм зүйл хэрэгжүүлмээр байна. Танай байгууллага одоо наад захал танай байгууллага амар нэмэх замбрааг байна. Би 5-9-ийн төсөл хэрэгжүүлмээр энэ тийм үү тий. Тиймэрхүү бодлоод амар төрдөг. Тэгээ ер нь бол би байгууллага дээр төсөл хэрэгжүүлж яваа тий тэр байгууллагын үйл ажиллагааг сайжруулаад тий тийж явахыг ер нь л хүсдэг. За тэр ажилд них амжилт хүсье. За тэгэхээр Монголын бүтээмжийн төвийн хажууд нэгэнтээ баталгаажуулалтын байгууллага гээд бас тусдаа нэг институт ингээд бий болчихсон байна тийм үү. Тэгэхээр бүтээмжийн энэ Монголын бүтээмжийн төвийн дэргэдэх баталгаажуулалтын байгууллага өөрөө хаанаас яаж бий болоод хаанаас яаж баталгаажуулалт хийх эрхээ авч байгаа вэ? За анх 2021 онд Азийн бүтээмжийн байгууллагаас одоо тухайн стандартыг бариад нөгөө 17024 гэдэг стандартыг бариад бид нэр одоо нөгөө аудитд нь ороод тэгж ингэж анх эрхээ авч ирсэн. Азийн бүтээмжийн байгууллагаас. За тэгээд тэрнээс хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа тасалбар хэрэгжүүлээд цаанаас нь гаргаж байгаа стандарт шаардлага дүрм журм юу байна тий бүгдийг дагаж мөгдөөд яг стандартын дагуу үйл ажиллагаа одоо хүртэл болж байгаа. Тэгэхээр бүтээмжийн төв маань бас өөрөө сайжрах хэрэгтэй тийм ээ. Өөрөө одоо бас ингээд шалгуулж штэ тийм үү. Тэгэхээр одоо ингээд харахад манай Монголын төвшөнд одоо бүтээмжийн мэргэжилтнүүдийн хувьд тулгарч болох хамгийн том асуудал юу байдаг вэ? Яг өөрийгөө жоохон нээж чаддгүй юм болов уу гэж бодсон. Өөрийнхөө мэдлийг нэг сайн тэлж чаддгүй ч юм уу. Эсвэл би яг Монгол улсын хэмжээнд би мэдлэгтэй үнэтэй гэдэг ч юм уу тий. Би одоо энэ байгууллагын хувьд бол би энэ байгууллагын үйл ажиллагааг аваад явах чадвартай, тийм чадaltaй хүн. Тэр зөвхөн Монгол улсын хэмжээнд тухайн байгууллагын хэмжээнд энэ яг баталгаажуулалтын байгууллагыг авснаар та бүр олон улсын хэмжээнд яг өөрийнхөө мэдлийг үнэлүүлээ тий яг олон улсын хэмжээнд стандартаар ингээд би ийм чадвартай хүн шүү дээ гэдгээ баталж байгаа гэсэн. Яг ийм баталгаажуулалттай хүнийг одоо бусад байгууллагч гэсэн авахтай дуртай байдаг. За тэгэхээр бид хоёрын ярилцлага ерөнхийдөө дуусах төхөж байна тийм ээ. Яг Монголын эдийн засагт Монголын нийгэмд тийм үү бусдад магадгүй эргэн тойрныхоо хүмүүст маш их хувь одоо нэмрийг үзүүлэх тэр бүтээмжийн мэргэжилтнүүд илүү олон төрөөсэй гэж хүсэж байна. За тэгээд та бүхний ажилд бас амжилт хүсье. Бүгдээрнгийнх нь бүтээмж одоо Азийн бүтээмжийн төвшөнд өндөр төвшөнд байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд одоо подкастын төгсгөлд залуучуудыг одоо бүтээмжийн мэргэжилтнүүдийг одоо юу гэж уриалмаар байна вэ? За ямар ч байсан баярлалаа. Тэр тийм гоё подкаст оруулснаас. За тэгээд ер нь бол залуу үеийнхэндээ хэлэхэд зүгээр цагаа бити тэмээ үрээрээ танаас маш их тийм боломж болцоо байгаа тий. Одоо өөртөө хийж байгаа ажлыг илүү бүтээмжтэй байлгах чадна. Тийм учраас өөрийнхөө нөөц болцоог илүү сайжруулад за тэгээд өөрийнхөө одоо сурж байгаа орчин ч юм уу тий ажлын байр бүр наацхан гэр орно ч гэсэн тохируулах тийм бүтээмжтэй байлгах боломж танаас бүтэн байгаа шүү гэж хэлнэ. За баярлалаа. Ингээд Монголын бүтээмжийн төвөөс зохион байгуулдаг сургалтанд хамрагдах, хамтран төсөл хэрэгжүүлэх, бүтээмжийн мэргэжилтнүүдийг одоо урьж уулзалт хийх
Тэр ч байтугай олон улсад хүртэл очиж сургалтанд хамрагдах боломж байдаг. Үүнийг та бүхэн Монголын бүтээмжийн төвийн одоо вебсайтаар болон бүтээмжийн төвийн Facebook хаягаар холбогдоод экспертүүдтэй уулзаад цаад өөрсдийнхөө ирээдүйд бас нэг шинэ алхам хийгээрэй гэж энэ подкастыг сонсож байгаа сонсогчдод уриалж байна. Ингээд та бүхэн энэ өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Баярлалаа. Баяртай.